Сайн уу? Anu байна. Энэ удаагийн видеоор би та нартай Bullet Journal системээр хөтэлдэг төлөвлөгч дэвтэр дээрээ 9 дугаар сарын дөрөвдөө хэрхэн урьдчилан бэлдсэн бэ гэдгийг харуулах гэж байна. Тэгэхээр энэ дэвтэрлөө би өнгөрсөн 7 дугаар сард бол нүүж орсон. Тэгэхээр дэвтрийн урьдч нүүрүүдийг хэрхэн бэлдсэн болоод 7 8 дугаар сарын нүүрүүдийг хэрхэн бэлдэж байгаа вэ гэдгийг өөр тус усны видеогоор бол оруулж байсан. Эдгээр видеонуудыг би видеон дээр картекст холбож өгсөн байгаа. Дээр харагдаж байгаа I үсэг дээр дарах юм бол видеонд харагдана шүү. Мөн түүнчлэн эдгээр видеонуудыг видеоны доотын тайлбар хэсэг дээр холбож өгсөн. Магадгүй тэндээс ч гэсэн сонирхох юм бол орж үзээрэй гэж хүсмээр байна. За видеонд ор тайлбар хэсэгт мөн түүнчлэн яг энэ видеон дээр харуулах бүх зүйлсийн тухай мэдээллийг бол оруулж өгсөн байгаа. Заримдаа бол яг ийм Bullet Journal setup буюу зарим юм дэвтрийнхаа нүрүүдийг бэлдэж байгаа дүрс бичлэгийг бол хуваалцаж эхлэхэд хүмүүс бас зарим энэ юу юм бол энэ хаанаас авсан юм бол яадаг юм бол гэдгийг нэлээд сонирхдаг юм шиг байлээ. Видеонуудын доотлын комментаас уншиж байх нэ. Тэгэхээр магадгүй тийм асуултууд тэр дараа төрж байгаа бол аль хэдийн тэр асуултуудад хариултыг би видеоны доотлын тайлбар хэсэгт мөн оруулаад өгчихсөн байгаа шүү. Тэгэхээр сонирхсан зүйл байх юм бол тэр хэсгээс бас илэрхийлэн мэдээллийг аваарай гэж хүсмээр байна. За тэгээд 9 сарынхаа setup-ыг харуулахаас өмнө нэг юм бас хэлэхэд хэрвээ та нар миний өнгөрсөн 7 хоногийн видеог үзээгүй байгаа бол би энэ дээр яг бол бичих. Энэ видеон дээр би бас 20 хоногийн чаленжийг эхлүүлж байгаагаа та нартай хуваалцаж байсан. Хэдий Монголын залуучуудын өдрөөр буюу 8 дугаар сарын 25-наас эхэлсэн ч гэсэн энэ чаленжид нэгдэхэд бол оройтойгүй байгаа шүү. Тэгэхээр нэгдэж орж ирээ гэж уриалмаар байна. Энэ бол залуучуудын дунд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх ямар активизм буюу идэвхжүүлэлтийг өрнүүлж болох вэ? Ялангуяа хичээлийн шинжил эхэлж байгаатай холбоотойгоор анги хамт олноороо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн боошноо сайжруулахад магадгүй агарын бохирдлын эсрэг ч гэсэндээ ямар хөдөлгөөнд нэгдэж болох вэ? Өөрсдийн амьдарч байгаа нийгэм орчныг хэрхэн сайжруулж болох вэ гэдэг дээр бол төвлөрсөн юм кампанит ажлаар өрнөж байгаа. Тэгэхээр ялангуяа би залуучуудыг энэ зүйлд бол оролцоосоо гэж хүсмээр байна. Тэгэхээр дэлгэнгүй би дээр тэр холбож өгсөн саний картаар дурдж байсан видеон дээр бол ярьсны дээр илүү бүх гол мэдээллүүд бол Facebook дээр байгаа You Can гэсэн Facebook пэйж дээр бол явж байгаа. Би бас энэ толбочхий Facebook-ээс энэ пэйжийг олж дагаад лайк дараарай, фоллоу дараарай, би видеонд ор тайлбарт холбочихсон байгаа. Энэ хуудас дээр өдөр болгон контентэнд орж байгаагийн зэрэгцээ та нарыг яг өөрсдийн амьдарч байгаа орчноо сайжруулахад юу хэрэгцээтэй байна вэ? Ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэсэн мэдээллүүдийг өгч явж байгаа. Тэгэхээр та нарт энэ чиглэлд юу хэрэгтэй байна вэ? Мессежээр тэр хуудас руу бол бичээрэй гэж бол хүсмээр байна. Нэмээд энэ 14 хоногийн чаленжийн төгсгөлд хэдүүлээ бас маш гоё үр дүнд хүрсэн байна гэж бол би хувьдаа айгүй найдаж байгаа шүү. Олон дахин видеонд ор тайлбар хэсэгт гэж хэлснээс нэрэ хэрвээ энэ видеог та нар гар утсан дээрээ YouTube-ийн аппликейшнээр дамжуулж үзэж байгаа бол утсаа босоогоор нь барьж агаад энэ видеоны гарчиг дээр дарах юм бол видеоны тайлбар хэсэг нээгддэг байгаа. Хэрвээ та нар анзаарч байгааг бол тэгэхээр видео доотлын тайлбар хэсэгт маш олон resource, маш олон нөөцүүд оруулж өгсөн байгаа шүү. Тэр хэсгийг бас ашиглаарай гэж хүсмээр байна. Тэгээд You Can-ийн Facebook page дээр уулзцгаая. Хамтдаа 14 хоног 9 сарын 14-ний хүртэл гоё явцгаая. За, айгүй олон тийм kitchen talk гэж хэлдэг юм ярьж тайлбарлах зүйлсүүд бол дуустаа. Видеоныхоо гол хэсэг рүү орцгоё. Энэ дэвтэр дээрээ буюу Bullet Journal дээрээ би 9 дугаар сарынхаа нүүрүүдээ ингэж бэлтлээ. Энд бол миний 9 дугаар сарын үндсэн нүүр. Зүүн талаас эхлэе. Үндсэндээ ижлэгийн хэмжээтэй 2 цаасыг давхарчнаасны дараа нэмээд brush pen-аар 9 дугаар сар гэж биччихлээ. Эргээд монголоор сарынхаа тоог бол сарынхаа нэрийг бичдэг хэм маяг руугаа шилжиж орсон гэсэн үг. Энэ 2 цаасыг хэрэглэсний дараа яагаад ч би урд өмнөх саруудын адилаар нэг л өнгийн тодруулагч ашиглалгүй харин 2 өнгийн тодруулагч ашиглая гэж шийдсэн. Ингээд энэ сард би ногоон болон ягаан гэсэн 2 өнгийн тодруулагч үзгүүдийг бол ашиглахаар шийдлээ. Ягаан нь Tombow Dual Brush Pen-ийн 803 гэдэг өнгө, харин ногоон нь Mild Liner-ийн Mild Green гэдэг нэртэй өнгө. Үндсэн нүрийг жаахан сонирхолтой болгох зорилгоор ерөнхийдөө энэ хөндлөн дизайныг дэвтэрнийхээ зүүн дээд үзүүр болон баруун доод үзүүр дээр ашиглалаа. Ингэхдээ өнгүүдийг бол зөрүүлсний дээр хажуу талд нь бас юм бүр хэд тэмдэглэгээ тавьж өгсөн. Яг хав жоохон сонирхолтой хэв маяг, сонирхолтой vibe бол орж байгаа байх. Заавал 9 дугаар сар гэлээгээд буцаад ийм бараан өнгө рүү шилжих албагүй шүү дээ. Яагаад эргээд зуныг санагдуулам тод өнгөөр 9 дугаар сараа бэлдэж болохгүй гэж бодож
ийм хэв маягаар оруулж өглөө. Баруун талын нүүрэн дээр дадал мөшгөгчд зориулсан бүтэн нүрийг гаргаж өглөө. Өмнөх саруудад бол би ямартач энэ дэвтэрлүү нүүж орсноос хойш 7 хоногийн нүүрүүд дээрээ дадал мөшгөгчөө бол хийж байсан бол 9-р сараас эхлээд эргээд дадал мөшгөгчүүдийн сарын турш одоо нийт өдрүүдийг нь төвлөрүүлсэн нүрийг ашиглаж үзье гэж бодсон юм. Ингэхдээ дадал мөшгөгч гэж жижигхэн гарчиглаад сарын бүх өдрүүдийг бөөрийнхийгөөр бол тэмдэглэж үзүүллээ. Яг одоо миний ашиглаж байгаа B6 хэмжээтэй дэвтэр дээр ийм хэв маягаар календараар бол өгөх юм бол 12 дадал мөшгөгч бол багтаж байгаа. Одоогийн байдлаар мөшгөж байгаа 5 дадлаа бол би оруулчихлаа. Бүтэн нойртой хоног, өглөөний арьс арчилгаа, оройн арьс арчилгаа, дасал хөдөлгөөн хийсэн эсэх, за мөн нүүрэн дээрээ одоо химийн гуйжуулагч ашигласан эсхийгээ энэ үгээр мөшгөж байгаа. Цаашдаа дараагийн 7 одоо дадал мөшгөгчдөр нь илүү ажилтай холбоотой дадлуудыг бол бичнэ гэж бодож байгаа. Нин ялангуяа өдөр тутамдаа давтаж хийдэг зүйлсүүдийг бол энэ дээрээ бол мөшгөнө гэж бодож байгаа. Заримчин бодож байж магадгүй яаж тэгээ дадлаа мөшгөх юм болоо гэдэг. Яг энэ бөөрийнхээ нүдийг бэлдсэн байгаа дээрээ одоо жишээ нь өглөө нь арьс арчилсан бол энэ нүдийг хараар бодно. Гих мэдчлэн яг сарын эцэст аль дадлыг хамгийн идэвхтэй мөшгсөн байна вэ гэдгийг нэг нүүрэн дээрээс дэлгэрэнгүй харах боломжтой юм. Үндсэн нүүрний араас эхлээд 7 хоногийн нүүрүүд маань эхэлж байна. 7 хоногийн нүүрүүд гэж олонтойгоор хэлснийг анзаараарай. Юу вэ гэвэл би өмнө зөвхөн 7 хоногийн ганцхан нүүрийг бэлдээд тэгээд тухайн 7 хоногийнхоо өдрүүдийг хийснийхаа дараа араас нь тухайн 7 хоногийнхоо нүүрийг бол бэлддэг байсан бол энэ удаад 2021 оны 35 дахь 7 хоног, 36 дахь 7 хоног, 37 дахь 7 хоног, 38 дахь 7 хоног гээд 4-7 хоногийн 7 хоногийн нүүрүүдийг running list гэдэг хэв маягаараа бол урьдчилан бэлтлээ. Би running list-ийн тухай хийж байсан тусдаа видеон дээр card text болон видеодоор тайлбарт холбочих юм. Ямар учиртай вэ гэдгийг бол тэр видеон дээрээс илүү дэлгэрэнгүй мэдэх боломжтой шүү. Өмнөх нүүрэн дээр нь дадал мөшгөгчөө байрлуулчихсан учраас 7 хоногийн нүүрүүд дээр маань энэ хэсэгт бол хоосон зай гарч ирж байгаа. Тэгэхээр энэ 7 хоногт анхаарч байх ёстой зарим бусад зүйлсүүдийг бас тэмдэглэх боломжтой зай гараад ирлээ гэсэн үг. Ингээд энэ оны 35 дахь 7 хоногоос эхэлсэн running list-ийн маань бол иймэрхүү байдлаар аль хэдийн төлөвлөгдөд эхэллээ. Үүний араас бол ингээд 36 дахь 7 хоног маань байшиж байгаа юм. Тэгэхээр энэ сарын турш ягаан болон ногоон өнгөөр аль алинаар нь бол хөтлж байгаа учраас иймэрхүү байдлаар алаглуулан 7 хоногоо бол бэлтлээ. 35 36 дахь 7 хоног иймэрхүү байдалтай байсан бол 37 38 дахь 7 хоног мөн л ягаан ногоон гэсэн байдлаар бол хийж өгсөн байна. Би яг 39 дахь 7 хоногийг 9 дугаар сарын төлөлтөн дотроо багтаах уу 10 дугаар сарын дотроо багтаах уу гэж бодож байгаа. Энэ удаад ямар ч байсан 10 сарын руугаа оруулчихъя гэж шийдсэн. Учир нь за 9 дугаар сарын 27 оны өдөр бараг 10 дугаар сараа хэрхэн төлөвлөсөн бэ гэдэг видеогоо нийтлэх учраас тухайн 7 хоногийг тэр сард нь бол багтаачвал зүгээр юм байна гэж шийдлээ. За ямартач урьдчилаад ингэж нөгөө 7 хоногийнхоо нүрүүдийг урьдчилан бэлдэх нь зөвхөн ирэх 7 хоногоо харах биш. Дараагийн 7 хоногудад юу байгаа билээ гэдгийг урьдчилан төлөвлөхөд эвтэйх юм байна гэж бодож энэ хэв маягийг туршиж үзэхээр урьдчилан бүхэл бүтэн 4-7 хоногийг бол бэлтлээ. Дараагийн сарынхаа төлөлтөн дээр яг энэ тактик маань үнэхээр үр дүнгээ өгсөн эсхийг бол та нартай хуваалцаад явах болно. За ингээд 4-7 хоногийнхоо нүрийн араас нь эхлээд би 9 дугаар сарын 1-нд өдөр тутмын нүүрүүдийг бол эхлүүлэх байгаа. Bullet journal дээрээ 9 дугаар сарын нүүрүүдээ хэрхэн бэлдсэн маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгсэн бол лайк дараарай. Мөн яг юу нь хамгийн сонирхолтой байсан бэ? Эсвэл та нарт ямар өөрчлөлтийг өөрийнхөө 9 дугаар сарынхаа bullet journal дээр хийж байгаа. Тэрийгэ видеоноор комментээр үлдээгээрэй гэж уриалмаар байна. За мөн дахин сануулхад залуучуудаа You Can Facebook page руу ороод ирээрэй хэдүүлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучууд хэрхэн дуу хоолойгоо нэгтгэж хэрхэн активизмыг өрнүүлж болох вэ гэдэг талаар тэр хуудас нэр өршүүлэн ярилцгаая. Энэ дээр холбоосыг дахиад тавьчих ороод ирээрэй хамт хэдүүлээ. Өөрчлөлтийг авчирал да шижээний шинжил эхэлж байхад чинь. Тийм байна. Окей, хамт байсанд баярлалаа. Дараагийн видеогоор энд мөн You Can-ийн хуудсан дээр өдөр болгон уулзцгаая. Bye.